Онгоц сумын иргэд үүнээс урд нь ч урааны хайгуул хийхийг эсэргүүцэж байжээ. Гэсэн ч Кожогов компани иргэдийн санал хүсэлт эсэргүүцлийг хүлээж авалгүй, бид хайгуул хийх тусгай зөвшөөрөлтөө хэмээн иргэдийг үл тоомсорлсоор байгаа нь энэ юм а. 17-нд бас энэ Утгын ард иргэд бас ингээ хөөж ирсэн юм байна. Тэгээд ийм урааны хайгуул хийхгүй бид нар гэсэн. Тэгээ бид нар ингээд багийн хурал морлаагийн та нар бас нэг албан юм яагаад бид нар тэрий чинь дээшээ боломж. Бид нар бол ажил хийл гэдэг. Манай энэ гүйцэтгэгч компани баггүй. Сумын иргэдийн хурлын дарга нь өөрөө хийсэн. Олон том бүгдээрээ байсан. За ямар ч зөвшөөрөл өгөөгүй бид нар баг буусны мэдээчгүй байхад буудсан байсан. Эдгээр бол хууль усаа гэдгийг албан ёсоор бүх хүмүүст биднэрт ч бас хэлсэн. Тэгэхээр та нар хууль усаар буусан учраас одоо буух хэрэгтэй, эндээс явах хэрэгтэй, энэ малчтын шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Та нар бидний хууль ёсны шаардлага. Тэгээд ийм байна. Та нар бол тийм ээ ажилчид Монгол улсууд бид хоорондоо хагаралтмааргүй байна. Зүгээр өөрсдөө л гэрээ буулгаад явчих. Тийм бид муудалцаад хэрэггүй. Цаа чин та нарыг бидний өмнөөс тавьчаад Монгол улсуудыг хагаралтуулах гэдэг. Тийм учраас бид нар зөрчилдөхгүйгээр та нар одоо шууд энэ малчтын орон нутгийн иргэдийн шаардлагыг хүлээж аваад шууд одоо эндээс явцгаа. Бид ч гэсэн бас тэгж шаардж байна. Та нар бидний одоо өнөөдөр энд 3 дахь шаардлага тавьж байгаа тийм ээ. Та нар мэдж байгаа бүгд. Тэгээ бид нар 3 дахь шаардлага тавьжсан одоо та нар түрүүжийнх нь бичиг явуулчихсан. Явуулчихаа та нар ингээд та нар одоо интернет бүх юмуд байж байгаа ш та нар. Тэгэхээр та нар тэргээр ингээд аваад ирж бодлооч. Бид нар энд босч мэдээгүй. Өмнө нь бол 6 сарын 4-нд энд иржэл засаг даргад уулзсан. Тэгтээ бид зөвхөн ард иргэдээс саналыг авна гэсэн үндслэл ирж уулзсан байсан. Энэ хүмүүсийн ирээдүйд энд буусныг мэдээгүй байсан. Дараа нь 2 хоногийн дараа 3 хоногийн дараа бид нар 5 хоногийн дараа хурлын дараа бид бүгд ирж уулзаа. Та энэ юу чинь одоо сумар нутагт мэдгдсэнгөө энэ чинь хууль ус байна гэж хэлсэн байна. 4 хоногийн өмнө болсон. Энэ улсуудаа ирж уулзсан байна. Тэгээд тэр бичгийг харсан. Тэгээд ямар ч одоо хүнсэл байхгүй байна. Та энийг одоо хурдан шийд. Тэр дээд газартаа одоо хэлдэг үл хэлээ гэдэг үүргийг өгсөн. За тэгээд одоо өнөөдөр энд асуудал байж байна. Энд бол одоо бидний зүгээс өгсөн ямар нэгэн тийм зөвшөөрөл тийм бичиг баримтууд ерөөсөө байхгүй. Хууль усаар буусна үнэн. Энийг иргэдийн хурлын дарга нь өөрөө хэлсэн. Та нарт одоо үзүүлэх бичиг баримт байна уу? За үзүүлэлтээ байвал тэр зөвшөөрөл байгаа. За чи хариуцж байгаа төслийн өдөртөгч хэлтэй. Одоо Сумын нэрийн газраас батлуулсан төлөвлөгөө байна. Энэ тусгай зөвшөөрлийн энэ орон нутагт бол 4 талбайтай. 4 талбайхан зөвшөөрөл байгаа. Лиценз нь хамаагүй. Тэгэхдээ орон нутагтаа бид нэр 6 сарын 4-нд ирсэн энд. Иргэдээ 6 сарын 4-нд бид нэр та уучлаарай. 6 сарын 4-нд ирэхэд бид нэр засаг даргад албан ёсоор бид нар ийм хайгуул хийх гэж байгаа шүү гэсэн албан бичгийг өргүүлсэн. Тэрнийг хажуугаар бас хайгуулын ажлын төлөв батлагдсан төлөвлөгөөнүүд, байгаль орчны ногоо хөгжлийн яамнаас батлагдсан төлөвлөгөөнүүдийг авчирч хөрвүүлсэн байнамаа. Тэгээд газрын даамал тэр бий боловсон яг гэрээг нь хийхэд нь бол байгаагүй. Тэгвэл гэрээ ямар бид нарыг бол гэрээ контракт бүх юмнууд хууль дүрмийн дагуу явагдаж байгаа. Та нар гар гэсэн тийм л даалгавар өгсөн. Бид нэр ирсэн, буусан. Эсвэл өнөөдөр самбаж хэлье. Нутгийн иргэд болоод 2 төсөв байгууллагууд эднийг хууль усаар энд байгаа учраас явахыг шаардж байна. За эдгээр өөрсдөө мөргөлдөө өсөхгүйгээр буугаад яваасаа гэж бодож байна. Одоо цөмөрө харцгаая. Хэдэн минут хэдэн цаг хүлээх юм бэ явахын хөдөлгөөн. За өөрсдөө буулгах хэрэгтэй. Цаашаа болж манайха бүгд цаашаа гарч. Урдаас гарсан шийдвэрийг тогтоод юмнуудыг компани зүгээр тэр хамаагүй та угаасаа
Хааны өрөөдөм яах юм? Монголын үр цадын багавта игорно амгаадъя. Босъё. Годи гэр амгаадах. 10 минут өгье. 10 минутын дараа болох бодлоо. Алиё цааш. Ийм замраг бол биелж болохгүй тэгээд одоо бид нар зохион байгуулалтаараа олжгүй мөргөлдүүлэхгүй ингээл зохицуулаад байна шүү дээ. Энэ удаа одоо хэзээ болт хийсгүй юм. За хоёрдугаар хууль ус гэдгийг одоо нутгийн удирдлагууд өөрсдөө хэлж шүү дээ. Тийм учраас та өөрөө биднийг уулгаа гэдэг шаардлагыг тавьмаар хөөсөх болж учраас. эднийхнээс нэг хүн яаж гая. Тэр хариуцч авчмаа хүнтэй уулзаа. Тэгээд гурван дараг уулзаад нэг юм. За та гурав нэг Одоо тийм гурвуулаа гэх юм байхгүй. Олон түүний нүдэн дээр бүгдээрээ л үгүй. Та хууль ус гэдгийг тодорхой удирдлагууд хэлжлээ шүү дээ. Тэгэхээр хууль ус учраас яв гэдэг юмыг та хуулийн дагуу бидний мөргөлдөө үүсэхгүйгээр эднэрт шаардлага тавиад өгөөч. Тэр нь бол наа хүмүүс ч юм бол бэлгэртээ хоёр удаа уулзсан. Манайх таашаач. Монгол ус иргэн гэдэг. Манай хаашаа. Чи уран гаргаж явдаж яахад үгүй. хамгийн зөв гарцуул чи өөрөө эндээс танаа хаалттай өдөртүүд бид хүлээж чадахгүй бидний яриач хэрэггүй заа. Окей автон өөрсдөө болоод боолё гэж та одоо шаардлага байхгүй. та газартайгаа ирсэн юм уу юу? Таны газар гэж байхгүй юу? Таны газар гэж байхгүй. Таны газар гэж байхгүй шүү. Та нар хэд ирсэн юм бэ? Манай газар учраас зайдад өгч гэж хэлсэн. Зүгээр ямар ч ярихгүйгээр зайдад өгч хэлсэн та нарыг. Францын гадны хөрөнгө оруулалт. Гэхдээ та нарын ард хамгийн харамсалтай Монгол биш гадныхан байгаа тийм. Тэр аймгийн тэр ард түмний тэр мал хөрөнгийг ямар удирчаад өнөөдөр энэ Монгол орны эцэг өвгөлөөр хичнээн 100 жил шүтэж ирсэн энэ алтан овны ар шилтэй энэ нутгийн ард иргэдэг чи Монгол зүрх юу ч шимширэхгүй байна тийм. Уран ямар аюултай танаа бидний нэлээд байсан гэж байна. Энэ та нарын газар биш байхгүй. Нэгдүгээр та нар газартаа ирээгүй. Та нарын газар гэж энд байхгүй. Та нар баядаг газараа очиж баяцгаа мэдв. Та нар биш. Адилхан Монгол хүмүүсээ тийм учраас бас хүний эрхчлөөнд юм уу хүний биед хүрж болохгүй. Нэгдүгээр хоёрдугаартаа эд хөрөнгийг нь эвдэж болохгүй. Монгол гэрээ зөвл буулгадаг ёсоор буулгах дээр буулган шүү. Энэ нь анхаараарай хүн болгоо. Ойлгосноо? Ингээд одоо энэ удирдах байгаа хүмүүсийг өгөнд ороод ингээд ажиллана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. Надад ч хувцар гаргаад өөрсдөө ирж магадгүй шүү дээ. Тэг нэгээр нь энэ тэмцэл бол байх ёстой тэмцэл. Бид нар бол ард иргэд болон ер нь нутгийнхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Энийг бол эднэрийг бол энэ урааныхныг бол хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол байх ёсгүй асуудал. Бид нар үр хөвгтэй бодсон ч гэсэн үр хөвгтэй бодож энэ бид нар Монгол хүн малаараа амьдарч ирсэн энэ газар нутаг дээр. Энэ газар байхгүй бол бид нар ер нь тэгэл бүгдээрээ л дуусна угаасаа. Тэгэд энийг бол өстэй хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гадаадынхны энд гадаад бол угаасаа өөрснөө гадаадтай ерөн хишгэх газаргүй болчиход Монгол руу дайрч байгаа байхгүй. Энэ Монголоос гар хөл болж байгаа улсыг бол өстэй үнэн зөвшөөрөхгүй байна. Заасан байдаг вэ гэхээр Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдлэлт байна гэсэн заалт байна. Тэний үүнийхээ дагуугаар төр өөрөө энд шийдвэрээ гаргаад ураны хайгуул гэдэг юм хийхийг зөвшөөрөөд тусгай зөвшөөрөл олгосны дагуугаар тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ирээд энэ үйл ажиллагааг хийж байгаа. Энэ дээр зөвшөөрлгүй ирсэн юм ердөөсөө баг. Одоо Монгол улс газар түүний хэрэглээ ус амтэн урмаг болон байгалийн бусад баялаг агцгүй ард түмний мэдлэг байдаг гэж
өөртөө ард түмэн хийгээ бэлдэм үү? Таавал бэлдэм үү? Төрийн хамгаалалт байгаа гэж байна. Гэтэл өнөөдөр төр хамгаалахгүй бодлогч байна. Хайгуулын зөвшөөрлийг бол дээрээсээ өгдөг. Одоо байгаль орчны яам, ашиг төвтлөлийн газар, цөмийн энергийн газар. Энд кемп байрлах зөвшөөрлийг бол сумын засаг дарга газрын даамал дээр хүмүүс өгдөг. Тэгэхээр манайх бас ямар ч тийм зөвшөөрөл авсан юм байхгүйсэн. Тэр газрын даамал гарын үсэг зурсан байсан. Тэр нь бол тийм хүчин өдөр бас гэрэл байсан та. Газар дэлхийг ухуулснаас энэ чинь ингээ боолоо явбал хэрэгтэй гэж. Шууган тарихгүйгээр юм хэмгч хамгацгүйгээр Монгол гэрээ буулгач гэж бодож байна. Байгууллагууд нутгаа хамгаалж явахгүй бол одоо нэгэнт энийг газрын ухаад явбал эдгээр бүтээн байгуулалт хийдэг гэж байхгүй. Гэтэ уул урхаач газрын ухад түнгээл тэрэн дээр нөхөн сэргэлт хийж чадахгүй л байгаа юм чи. Энэ зэргийн юм өгвөл тэгэл гадаадын хөрөнгө оруулалтыг нь урсч ивэл газрын ухачаал яваад гин. Манайхан бүтээн байгуулалт хийж гэж байх ч гэнэ. Төрийн бас байгууллагын болон иргэдийн энэхүү эсэргүүцэл ямар нэгэн үүмэн самуун нэгдээсэнгүй Монгол гэрүүдийг уламжлалт заншлын дагуу буулгаж харин гэрийн ханнуудыг нутгийн иргэд авч явлаа. Үүний дараа тус газраас хэдхэн километрт байрлаж байсан Кожигов компанийн кемпэд очиж мөн гэрүүдийг буулгасан юм а. Холбогдох албаны танай сумын тийм ээ хүмүүсээс ямар ч зөвшөөрлгүй хууль ус юм байна гэдгийг бол тодрууллаа. Хууль ус үйл ажиллагааг таслан зогсоолоо. Одоо өшөө цааш нь одоо нутгийн иргэд зохион байгуулалтанд орж төрийн бус байгууллага байгуулж эхэлж байна. Орон нутгаа одоо бид өөрсдөө хамгаалахгүй бол төрийн захиргааны байгууллагууд нь хамгаалдаггүй байна. Тэгэхээр одоо үүнээс хойш та нар анхаарал нутгийн иргэдийнхээ үгийг сонсож одоо орон нутгаа онгон дагчнаар нь байлгуул ардруудынхаа үгийг сонсох хэрэгтэй баха. 9 оноос эхэлсэн. За тэгээ 9 онд хайгуул хийсэн. За тэрнээс нь одоо ус мас гараад та нар үтсэн баг тийм үү. Тэр зүүр тэрийг янзлуулна гэж баха хэрүүл урал болж байгаа энэ жил нэг юм сая өнөө хавар нэг юм янзлуулсан. Тэгээ ноднын манай энэ миний засаглалын үед ноднын ирсэн юм. Тэгээ бид нар бол өөрсдөө эсэргүүцсэн. Ноднын бол ганцхан цааныг хагас дутуу тавиулаад л хөөгөө болсон. Тэгээ өнгөрсөн хавар бол одоо уран дрэлэнгийн Кожиговын бол одоо баян дэлгэр дарган Эрдэнэ цагаан онгоны дарга нарыг байгаль орчны байцаагч нар хурлын дарга нарт семинар юу хийсэн шүү дээ. Уулзалт. Тэгээ тэрэн дээр нь л би хэлсэн. Газар нутаг бол ард түмний өмчөө. Газар нут одоо ард түмнээс өөрсдөөс нь зөвшөөрөл аваарай. Хэдий одоо хоёр улсын засгийн газрын хэлцээртэй ч гэсэн ард түмэн өөрсдөө өмчөө мэдэн шүү. Тэгэхээр бидний зүгээс бол би бол тэгжэл хэлсэн. Бидний зүгээс бол одоо бид нар бол төрийн одоо хуулийг одоо ард иргэдэд одоо мэдээлэхэд үүрэгтэй болсон шүү тийм ээ. Тэр одоо ард иргэд хоёрыг холбохол үүрэгтэй одоо төрийн бодлогыг хэрэгжүүлэх ийм үүрэгтэй. Гэхдээ ард түмэн бол одоо бүхнээс хүчтэй шүү. Гэдгийг хэлээд миний хувьд бол одоо дээр ирж одоо зөвшөөрөл аавна гэсэн. За тэрэнд нь бол хойш нь урагш нь ярьж байгаа гар хөлийн үсэг элдв ус юм бол минийх зураг байгаа. Тийм баг. Тийм. Уул нь бол эн чинь газрын даамал гарын үсэг газрын юу гэрэн дээр гарын үсэг зураад засаг дарга өөрөө батлах хэрэгтэй ш. Тэгжээж эн чинь хүчин төгөлдөр болох хэрэгтэй. Бид яг өнөөдөр ирээд энд байгаа хууль бус ажиллагааг зогсоолоо. Гэрийн буулгалаа 2008 танаа дээр инженер байгуулалтын төрийн бус байгуулалт хүлээгээд өгчлөө. Одоо тэр бол нүүж байгаа байх гэдэг бодоход. Та нар ч гэсэн одоо энэ шаардлагын дагуу хууль бусаа та нар одоо яваа гэдгийг бас албан ёсоор бас тэр Кожиговын удирддаг байдаг юм тийм ээ. Тэр усууд нь бас хэлэх байх гэж бид нар бодож байгаа. Бид нар бол отоос байнга наашаа ирээд чадахгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр та нар дээдхээ байдаа хүчтэй байлаа гэмэл бид хүрээд ирнэ. Тэр бол асуудал байхгүй. Энэ өнөөдрийн өчигдрийн жагсаал зургаанаар танах төрийн бус байгууллагууд мөнгө дэмжсэн Монгол орон даяар та нарыг бол үнэхээр бахарх нь одоо бүх сумдууд яг ийм байдлаар орно. Ингээд газар нутгаа авах юм бол Монгол хүн бол төрснийхөө төлөө тэглэх. За энэ нөгөө кемпд байсан гэрүүтэй хаана байгаа өөр юу ч аваагүй байгаа.
Энэ хуулийн дагуу бид ажиллаж өөр ямар нэгэн эвдэрлэх эмхэрэл үүмээс хамаагүйгээр үйл ажиллагааг явуулсан байгаа. Та бүгд харин дэмжиж энэ нутгийн иргэдтэйгээ хамтраад одоо энэ гэр ханнуудыг одоо хуулийн дагуу бас хүлээж аваад тэр нөөсөн хаан ч юм уу өөх тал дээр анхаарал иргэдтэй бас хамтарч ажиллаж туслах байлгүй дээ тийм ээ.